Эрхэм хүндэд та бүхнийхээ амгалан айлтгая. Намайг Harry Hoffman гэдэг. Өнөөдөр бол манай гишүүдийн халамжийн үндсэн сургаалтын хөтөлбөрийн эхний 7 хоногийн 2 дахь өдрийн хичээл юм. Та бүхэн дөнгөж сая гишүүний халамж гэж яг юу болох тухай дэлгэрэнгүй видео бичлэгийг үзэж дууслаа. Тиймээс энэ залуу яагаад үйл ажиллагааны үрийн ашиг болон тогтвортой байдалд ийм их хэмжээний анхаарал хандуулдаг байгаа юм бол гэж өөрөөсөө гайхан асууж байгаа бах. Үүний үчир шалтгаан нь гэвэл гишүүдийн халамжийн чиглэлээр мэргэжсэн ажилдаг хүмүүс ихэвчлэн бусдын шүүмжлэлд маш ихээр урттагтай холбоотой юм. Хүмүүс та нар хийн яг юу хийж байгаа юм бэ гэж асуудаг. Та нар миссионеруудыг хэд хамгаалж хөөнд буугаад тайрсан мэд хэтэрхий мэд энэ хүмүүсийн дотоод сэжил хөдөлдөө госон төвзөрдөг. Харин соёл хоорондын харилцан ажиллах үйл явц гэдэг нь ажлыг үр дүнтэй гүйцэтгэх тодорхой зорилго тэмүүлэлтэй байх, тавьсан зорилгодоо бүрэн дүрэн хүрэх тугай асуудал юм. Мөн бид энэхүү талбай дээр гарч ирээд хүмүүст анхаарал халамж тавих, өөрсдийн хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх, гуантлах соёлын хүүхдүүдийг сэтгэл хөдлөл болон биеийн эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй гэж хэлэх үед ийм захиасыг чуулган хорлууд дээр тэргүүн агнент тавих нь үнэхээр хэцүү хайдаг. Өмнөх үеийн миссионерууд маш хатуу хүчтэй хайсан. Тэд Бенхауын зүглөө үс онгоцсон сүн аялахтаа хүртэл өөрсдийн авсыг биеэрээ авч явдаг байсан түүхтэй. Харин өнөө үед бүх зүйлс болон үйл явдлууд хэтэрхий их мэдрэмж, сэтгэл хөдлөлд төвлөрсөн мэд болж бид миссионеруудыг сүлд орой бусдаас хамааралтай болох маягаар сургаачлан гэж ярьдаг. Одоо шинэ элсэгчид агентлагуудаас та нарт гишүүдийн халамжийн тогтолцоо үнэхээр бий юу гэж асуудаг. Тиймээс иржвэ шүүмжлэлүүдийг ухасаар та өөрийнхөө хариултыг маш сайн бэлтгэх шаардлагатай байна. Чуулганы гишүүдэд халамж анхаарал үзүүлэгч хүний хувьд та энэ асуултад яг хэрхэн хариулах вэ? Миний хувийн зүгээс эхлэхэд би дайны тухай зөвлөлийг ашиглахыг тийм ч их таашаадаггүй юм. Учир нь энэ нь хүмүүст ойлгоход нэлээд төвөгтэй бөгөөд маш их хуучин гэрээний үеийн өнгө аястаа санагддаг. Эзэн Есүс Христ хэрээр яг тийм маягаар дайны талбарт биечлэн оролцоогүй юм. Гэхдээ үүний оронд ядарсан дайчид хэмээх нэртэй нэгэн сонирхолтой ном хэвлэгдэн гарч байсан түүхтэй. Яг энэ утгаараа бол тэр хүн дайны халуун цэгт шууд оролцоогүй гэж хэлж болно. Сүмийн дээд удирдагчид шин тулгаар улс оронд зүтгэж үйлчлэн хойхонд маш их хэмжээний ач алал дарамт авчирдаг гэдгийг маш сайн ухамсарлан ойлгодог. Хүмүүс сэтгэл санаагаар шархалж бие махбодын хувьд түйлдэж ядардаг. Тийм учраас ажилчдыг эргэн сэргийхэд чиглэгдсэн нийгмийн халамжийн цогц тогтолцоо зайлшгүй хэрэгтэй байна. Бид бүхэн бол тэднийг эргүүлэн сэргийхэн төлөө төвштэй ажиллаж байна. Энэ нь тэднийг үр ашигтай бөгөөд өгөөжтэй, тогтвортой, эрүүл, бүрэн бүтэн байдлыг нь хангаж цаашид үйл ажиллагаагаа тасалгүй үргэлжлүүлэхэд нь бодиттой дэмжлэг үзүүлэн тусалдаг байна. Соёл хооронд шилж явах, хэл сурах, өөр улсад ажиллах нь энэ бүхэн үнэхээр амаргүй даваа юм. Энэ нь хүний сэтгэл зүйд маш ихээхэн дарамт, стресс дагуулдаг хүндхэн ажил билээ. Зарим хүмүүс бүр маш аслагдсан, дээд бүтэц хөвжөөгүй хил хязгаарын аслагдмал бүс нутагт амьдарч ажилладаг. Тухайлбал Пакистаны хэлийн зурвас, Хятад болон Пакистаны хэлийн ойролцоо орших миний бие өөрийн биеэр очиж үзэж байсан нэгэн увэрмэц газлыг би тутхан санаж байна. Тийшээ хүрэхэд гүрэм өдөр зарцуулсан. Тэнд ажиллаж байсан хүмүүсийг харахад тэд бол жинхэнэ бааtruуд. Би өөрөө ихэнхдээ том хотуудад байж тодорхой хэмжээний тавтах хидэлдэг болсон. Харин зарим ажилчид үнэхээр хил хязгаарын бүс нутагт алслагдсан газруудад ажилладаг. Энэ миний сэтгэлийг хөдөлгөөсөн. Тийшээ очиход 3 өдөр, харин буцаж явхад даах нь 3 өдөр шаардлагатай байсан. Тиймээс тэр хүмүүсээс жинхэнэ бааtruуд бөгөөд тэд бас ядран түйлддэг. Христийн биеийн хувьд эдгээр хүмүүсийг халамжлах хариуцлага бидэнд бий. Ганц бие хүмүүс, хос залуус, гэр бүлүүд, бяцхан хүүхдүүд болон бүхэл бүтэн баг хамт олныг бүгдийг нь хамтад нь хамруулдаг. Сэргээн засах тусламж үйлчилгээ болон халамж нүүл ажиллагааны үр ашигтай байдал болон үрт хугацааны тогтвортой байдлыг элхэмлэн зулдаг ёо. Энэхүү үйл явц нь зүгэрлэг төр зүрийн сайхан мэдрэмж төрүүлэх төдий зүйл биш, эсвэл таныг хэд их халамжлан хамгаалж хөвөнд бууж байгаа мэт ингэх хэрэглэх тухай асуудал огт биш шүү. Учир нь энэ бол бидний орчин үеийн 21-р зууны хожингүй нийгэмд хийдэг ярдийн нэгэн хэм маяг хийх ёстой зүйл юм. Үгүй ээ, энэ бол хийх ёстой ажлын тухай бөгөөд гадаадад ажиллаж амьдарч буй бизнесийн салбарын хамт олон болон мэрэгжилтнүүд үүнийг маш сайн ухамсарлан ойлгож хүлээн зөвшөөрдөг. Учир нь том корпорациуд алсын хараатай тодорхой нарийн зорилго чиглэлтэйгээр хүмүүсийг өөрөөр улс орнууд руу илгээж тэнтэй тогтвор суурьшилтай ажилуулдаг билээ. Илгээд бөгөөд үүнтэй яг адилхан байдлаар Ариун сүм болон миссионерийн нэгдсэн хамт олон бичгээсээ яг тэрхүү зарчмын дагуу хичээнгүйлэн ажилдаг билээ.
Хүмүүс амьдралдаа туйлдан ядрах, сэтгэл замаагаар шархлах, гүнээ сэтгэлээр унах, итгэл үнэмшлийн суран дурайтах, эсвэл амьдралын элдв янзын хүнд хэцүү сорилт бэхжилтэд тулгарах үлд тэдэнд заавал очих нэгэн төрлийн эмнэлэг буюу авралын газар. Хэрэгтэй болдог. Хятадаар хэлвэл замын хажууд байдаг жижиг клиник шиг газар. Тэнд хүмүүс сэргээгдэж, хэн нэгэнд сэтгэлээ нээж ярилцах, сонсох хүнтэй олох, магадгүй эмчилгээ авах, магадгүй амралт, сэргэлтийн хугацаа авах боломжтой байх ёстой. Ийм хүмүүс, ийм тогтолцоо заавал хэрэгтэй.